Интернет эмнэлгийн сэргээн засах төв 6 дугаар сарын 12-нд нээлттэй хэлээ. Сэргээн засах төв дэмжийн үзлэг онцлогоо хийн зөвлөгөө өгч, сүүлийн үеийн дэвшлэг технологиор хийгдсэн аппарат тооног төхөөрөмжүүд ашиглан хөдөлмөр хил засал болон физик эмчилгээнүүд хийгддэг байна. За манай эмнэлгийн үйлчлүүлэгч нар Монгол улсад шаардлагатай байгаа тусламж үйлчилгээний дүн мэдээг бид нэр судалж үзээд өнөөдрийнхөө сэргээн засах эмчилгээний төвийг шинжилэн зохион байгуулж байна. За энэ төвийн маань онцлог юу вэ гэхээр 4 хэсгээс бүрдэж байгаа. Зөвхөн өвдсөн үед нь сэргээх, эдгэрэлтийг хорцгох чиглэлээр төдийгүй сэтгэл зүйн хувьд хүнийг сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ гэсэн ийм 2 дахь хэсэг нь байгаа. 3 дахь хэсэг нь эрүүл байгаа хүмүүс ч гэсэн одоогийн эрүүл мэндийн байдлаа илүү сайн чигээр нь илүү байдлаар хадгалж явах эрүүл мэндэд тэтгэх хадгалах ийм 3 дахь хэсэг. За 4 дахь хэсэг нь бол хөдөлгөөн засал болон хөдөлмөр заслын эмчилгээгээр хүмүүсийг сайхан эргэж хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, эргэж хэвийн амьдралдаа түргэн орох, амьдралын чанараа дэвшлүүлэх ийм боломжийг хангаж байгаа цогц ийм үйлчилгээтэй төв байгаагаар онцлог юм аа. За сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагагүй өвчин эмгэг гэж байхгүйгаас гадна сэргээн засах эмчилгээ нь бол тухайн хүн өвдсөн цаг мөчөөс эхлэн боломжийн дээд түвшинд нь хүртэл урт удаан хугацаагаар хийгддэг тусламж үйлчилгээ байгаа. За ялангуяа сэргээн засах эмчилгээ нь хүний үйл ажиллагааны чадварыг нь үнэлж төвшинг нь тогтоож чадвар алдлагыг нь боломжийн дээд түвшинд нь хүргэх хүртэл эмчилгээ хийгддгээр онцлог байгаа. Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэвлээ болон бусад хэсгийн булчингийн масс нэмж, өөхний хэмжээг багасгах BTL брендийн эмсклафт, доод арцгийн булчин чангалах BTL брендийн эмсэл аппаратуудыг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр интернет эмнэлэг анхдагч болон оруулж ирсэн байна. Та бүхэн интернет эмнэлгийн сэргээн засах төвөөр өргөнөөр ирж үйлчлүүлээрэй.